Сайн байцгаана уу? Өнөөдөр хуучин гэрээ 1-р хаад 3-р бүлгийг уншицгаая. 1-р хаад 3-р бүлэг 3 Соломоны мэргэн шүүлтийн тухай уншина. 1-р хаад 3 1-р хаадын 3:16-аас эхэлж уншицгаая. 16 Дараа нь 2 янхан эмэгтэй хаан дээр ирж түүний өмнө зогсов. Нэг эмэгтэй нь "Эзэн минь ээ, энэ эмэгтэй бид хоёр нэг гэрт амьдардаг юм. Намайг хүүхэд төрүүлэх үеэр энэ бид хоёр мөнөөх гэртээ байсан билээ. Намайг хүүхэд төрүүлснээс хойш 3 өдрийн дараа энэ эмэгтэй ч бас хүүхэд төрүүлээд бид хамт байлаа. Гэрт бидэнтэй хамт гадны өөр хүн байгаагүй, зөвхөн бид хоёр л гэрт байсан. Гэтэл энэ эмэгтэй хүүхдээ дараад унтчихснаас хөвөн шөнө өөд болсон юм аа." 20 Тэгээд энэ эмэгтэй шөнө дунд босож таны боол намайг унтаж байхад хажуугаас минь миний хүүг авч өөрийнхөө өвөрт хийгээд харин өөрийн өгсөн хүүхдийг миний өвөрт хийсэн байсан. Өглөө би хүүгээ хөхөөлөх гэж босоод хартал өгчихсэн байв. Би хүүхдийг нэгтэлж ажвал тэр нь миний төрүүлсэн хүү биш байсан юм гэв. Тэгтэл нөгөө эмэгтэй "Үгүй, амьд буй нь миний хүү, харин үгсэн нь чиний хүү" гэж арцав. Тэгтэл эхний эмэгтэй "Үгүй ээ, үгсэн нь чиний хүү, харин амьд буй нь миний хүү" гэж маргав. Тэд хааны өмнө ийн хэрэлджээ. 23 Тэгэхэд хаан "Нэг нь амьд буй нь миний хүү, харин үгсэн нь чиний хүү" гэж байхад нөгөө нь "Үгүй, чиний хүү, үгсэн харин миний хүү амьд гэд байдаг" гэж хэлв. Тэгээд хаан "Надад илд аваад ир" гэхэд хааны өмнө илд авчрав. 25 Хаан амьд буй хөвгүүнийг 2 хэсэгт хувааж талыг нь нэг эмэгтэйд, нөгөө талыг нь нөгөө эмэгтэйд өгөгтөн гэж тушаав. Амьд хүүхдэн эх хүүгээ өрөвдөж дотор нь өмөрсөн тул хаанд хандан "Өө эзэн минь ээ, амьд буй хүүхдийг түүнд өгдөө. Түүнийг харин битгий яалаач" гэж гуйв. Харин нөгөө эмэгтэй нь "Тэр минийх ч болохгүй, чинийх ч болохгүй. Хуваат тухай" гэж хэлжээ. 1-р хаад 3:27 Хаан хариулан эхний эмэгтэйд амьд буй хүүхдийг өгөгтөн хүүг бүү ал. Түүний эх нь тэр мөн гэжээ. Хааны гаргасан шүүхийн тогтоолыг бүх Израиль даяар сонсож шүүлт явуулах Бурхны мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд хаанаас эмээв. 28 дугаар хэсэг хүртэл уншлаа. Энэ Соломоны энэ шүүлт нь итгэлийн амьдралаар амьдрдаггүй хүмүүс ч гэсэндээ энэ тухай сайн мэддэг, энэ шүүлтийн тухай бараг бүгд мэддэг байх. Өнөөдөр бид нар энэ шүүлтийн тухай хуваалцгаая. 16 дээр 2 янхан эмэгтэй хүн сонсоход жоохон таагүй байгааз ярихад амаараа хэлэхэд ч гэсэндээ
Энэ янхан гэдэг нэр тийм тааламжтай сонсогддоггүй. Шинэ гэрээнд ч гэсэн энэ янхан эмэгтэйн тухай гардаг. Гэхдээ Есүс түүнийг хүлээж авдаг тухай гардаг, авардаг тухай гардаг. Тэгэхэд Есүсийг тэд нар шүүж байсан. Маш гайхаж байсан. Түүн эмэгтэйг аврахт нь энэ хоёр янхан эмэгтэй хааны өмнө ирцгээсэн. Энэ үед энэ шүүлтийг хаан хийдэг байсан. Мосогоос эхлээд хуулийг зөрчвөл хуулиар шийтгүүлэхийн тулд ард түмэнд бүгд Мосегийн өмнө ирдэг байсан. Тэгэхэд Мосе түүнд маш их шүүлтүүд ирдэг байсан учраас Мосегийн хадам аав түүнд ярилцаж энэ их зүйлийг ганцаараа хийх биш. Тэгээс дараалтайгаар 10 хүнд нэг, 50 хүнд нэг, 100 хүнд нэг, 1000 хүнд нэг гэж шүүлтийг гаргадаг хүмүүсүүдийг товлон гаргаж жижиг хэрэгүүдийг тэднэрт шүүх эрхийг нь өгч үнэхээр тэдний дийлээгүй хэргийг шүүх хэргийг Мосе дээр барьж ирээд хэрэгүүдийг шийдвэрлүүлдэг байсан. Тэгэхээр тэр маань болохоор шүүгч тийм хуулийн дагуу тэг шийдвэрлэдэг байсан энэ цаг үед. Тийм учраас энэ янхан эмэгтэйчүүдийн тухай бид нэр хуваалцах хэрэгтэй байх. Амьдрахын тулд тэд нар сонгосон мэрэгжил нь ажил нь тэр янхан хийдэг тэр ажлыг сонгосон баг. Нэг талаар баг түүний бизнес гэж хэлж болно. Ядуу хүмүүс тэм замыг магадгүй сонгодог байсан баг. Тэгтэл тэдний ертөнцч гэсэн өөрсдийн гэсэн найдвар тэр нь эмэгтэй учраас би ч гэсэндээ өөрийнхөө биенээс үр хөвгтэй болохын гэсэн тийм хүсэл мөрөөдөл байдаг байсан баг. Хэний хүүхэд вэ гэдгийг мэдэх боломжгүй ч гэсэн өөрөөсөө төрүүлсэн хүүхдийг өсгөх тийм маш эрхэм хүсэл бүгд тийм биш байх. Гэхдээ энэ эмэгтэйчүүд тэр үед энэ эмэгтэйд тийм хүсэл байсан. Гэхдээ ер нь эмэгтэй хүмүүсийн ертөнцид бүгд баг хүүхэд хүсдэг гэдэг зүйл байдаг юм шиг байгаа юм. Тэгээ энд түүний хүссэн тэр их хэний хүүхэд нь вэ гэдгийг мэдэхгүй ч гэсэндээ их нь бол ээж нь бол өөрөө гэдэг нь тодорхой учраас тэр төрүүлсэн үрээ хайрлаж хайрыг өгч амьдрахыг хүссэн тэр хүсэл түүнд байсан. Тэгэхээр энэ хоёр эмэгтэйгийн нэг нь маш их хүссэн мөрөөдсөн зүрх сэтгэл дотор хүүхэдтэй болж 10 сарын дараа хүүхдээ төрүүлсэн. Тэр үед нь тэр нөхцөл байдалд нь ямар хэцүү байсан байх. Хэцүү байсан байх. Яагад гэвэл өөрийнх нь энэ хийж байгаа ажил нь түүний ажил нь тэр хүүхэдтэй хамт хийх боломжгүй түүнд бас саад болгох тийм ажил байсан. Гэтэл тэрний тийм хэцүү бэрхшээлийг хамааралгүйгээр хүүхэдтэй болж болсны дараа 3 өдрийн дараа өөр нэгэн янхан эмэгтэй
хүүхэд төрүүлсэн. Тэгэхээр 3 хоногийн өмнө 3 хоногийн дараа 2 хүүхэд ер нь ойролцоо төстэй байсан. Тэгээ хэн ч байхгүй, ямар ч хүн хажууд нь байгаагүй. Зөвхөн тэр 2 эх, 2 хүүхэдтэйгээ байсан. Нэг өрөөнд унтсан эсэх нь мэдэхгүй. Тэгээд тэр 2 эмэгтэй нэг нь дараа жишээлбэл 3 хоногийн дараа төрсөн эмэгтэй унтаж байгаад хүүхдээ дарж хүүхэд нь насварсан. Тэр тэгтээ хүүхдээ алъя гэж алаагүй унтаж байхдаа эргэж тойрж байгаад хөдөлж жагаад төрсний дараа эмэгтэйчүүд ядардаг шүү дээ. Ямар ч хөдөлгөөнгүй баримл шиг унтдаг хүн байхгүй шүү дээ. Ингэж ч хөдлөнө, тэгж ч хөдлөнө. Тэгж хөдөлж байхдаа зарим хүмүүс бол бүр доошоо харж унтдаг гэсэн. Би бол бүр доошоо харж унтж үзсэн тохиолдол байдгүй. Гэтэл энэ эмэгтэй тэр хүүхдээ өөрөө ч мэдлэхгүйгээр хүүхдээ дарна. Одоо хүүхдээ тэр бодоод үзгүй хүүхдээ тэр том биетэй хүн дарахаар амьсгал нь богдож үхсэн баг. Гэтэл тэр сэрээд хартал өөрийнх нь хүүхд үхсэн байхыг олж харсан. Тэгээд тэр ямар их одоо зүрх сэтгэл нь өөтгөө. Мөн өөрийнхөө талаар одоо энэ хүүхдийг дөнгөж төрүүлээд удаагүй байхад өөрөө өөрийнхөө алдаагаар энэ хүүхдийг алждаг. Яг тэр үед уйлж харамсаж гашуудах биш. Хажуудаа байгаа 3 хоногийн өмнө төрсэн эмэгтэй хүүхэдтэй өөрийнхөө хүүхдийг сольж тавьсан. Яагаад тэр эмэгтэй тэгж хийсэн бол? Өөрийнх нь хүүхэд насварсан байхад яагаад өөр хүний хүүхдээр сольж тавьсан байхаа? Яагаад тийм үйл хийсэн бол? Хүүхдээ хайртай болохоор тийм үйл хийсэн болов? Үгүй. Тийм байдал энд харагдахгүй байна. Хэрвээ тэр хүүхдээ алсан гэдг нь мэдэгдэх юм бол тэр маш олон хүмүүст тэр жижлүүлж тэр хүмүүс тэрнийг жижилж тэр яахын эмэгтэй яаж унтахаараа хүүхдээ алдаг байна гэсэн тэр шүүмжлэл тэр үгсийг сонсохыг хүсээгүй өөрийгөө гэсэн хайр үр хүүхдээ гэсэн хайр түнд байгаагүй. Сүүлд нь та нар харах бах түнд ерөөсөө хайр байгаагүй. Түрүүн гэж хэлсэн эхний эмэгтэй шиг үнэхээр хайрлж хүсэл дотор тэр амийг төрүүлсэн бол үр хүнтэй гэрлэж нөхөрт гараад үр хүүхд төрүүлээгүй боловч аав нь хэн гэдгийг мэдэхгүй ч тэр хүүхэд төрүүлэхийг хүссэн тэр эмэгтэйн зүрх сэтгэлд бол хайр байсан. Тэр хайр, тэр эрхэм зүрх сэтгэл тэнд байсан учраас аав эцэггүй ч гэсэн тэр хүмүүс зичлүүлсэн байсан ч тэр төрүүлсэн хүүхдээ өсгөх тэр өөрийнхөө зүрх сэтгэлд хайр, их хүний хайр, хүний эмэгтэй тэр хайр, тэр бүх зүйлийг мэдрэхийг хүссэн. Тэр эмэгтэйд бол тэр хайр байгааг эндээс битүүлээ олж харж болно. Хэдүүлээ цааш нь уншицгааж, бодцгааж энэ эмэгтэйн зүрх сэтгэл мөн нэггүй эмэгтэйн зүрх сэтгэл нэг эмэгтэй нь маш их хайр дотор төрүүлсэн, хүсэл дотор төрүүлсэн нөгөө эмэгтэй нь хүүхдэд
төрүүлэхийг хүссэндээ гаргаагүй. Тэр хүүхдийг сольж тавьж байгаа нь зөвхөн өөрөө хүнд муу хэлүүлэхгүй, хүнд жичлүүлэхгүй, хүнд хараагдахгүй, өөрийгөө хамгаалах гэсэн зүрх сэтгэл нь түүний үйлдэлээс харагдсан. Тэгээ мэдээч хэрэг хоорондоо маргалцсан. Яг хөө ширүүнээр хэлэх юм бол тэд нар хүүхдүүдэд булаацалж маргалцчихсан баг. Тэгэхээр үнэхээр жинхэнэ эх нь болохоор нь үүрээр хүүхдээ хөхөлөх гээд харахад нь өөрийнх нь хүүхд биш байгааг олж харсан. Гэгээ орцсон. Хүүхд нь өгцөн байгааг олж харсан. Тэг энэ би өөрөө алдаа хийгээд хүүхдээ алдсан юм байх та энэ биш л ах шиг шууд энэ хүүхэд миний хүүхэд биш гэсэн бодлыг авч чадааг. Гэтэл өглөө гэгээ орсны дараа энд Байбал дээр бичсэн байгаа. 21-р хэсэг дээр өглөө би хүүгээ хөөхөлөх гэж босоод хаартал өгчихсэн байваа гэд ойлгохгүй энэ байдлыг хараад өглөө гэгээтэд хараад би ямар энэс өмнө нь болохоор би ямар алдаа хийгээд хүүхдээ алдчихваа гэж бодсон боловч өглөө эрт гэгээ орсны дараа маш сайн нэгтлэн хартал хүүхэд нь биш байгааг өөрөө мэдсэн. Тэг энэ юу болж байна? Би өөрийнхөө хүүхдийг алсан гэж юу? Яаж түүний зүрх сэтгэл хэцүү байсан бол? Гэтэл хажууд нь байгаа эмэгтэй л хүүхд төрсэн байгаа хүүхдийг харахад өөрийнх нь хүүхд байгааг олж харсан. Өөрийнх нь хүүхэд амьд байгааг хараад өөрт нь байгаа хүүхэд нь өөрийнх нь хүүхэд биш байна гэдгийг олж мэдсэн. Тэр хүүхэд төрөөд удаагүй ч гэсэн төрүүлсэн эх яаж ч байсан хүүхдээ таньдаг, мэддэг гэсэн. Эхрийг төрүүлсэн хүмүүс та нар эхрийг төрүүлсэн эхэр хүүхдийг төрүүлсэн хүүхдүүдийг та нар мэдэх баг. Яг эрэгтэй эмэгтэйг төрүүлсэн хүмүүс мэднэ. Гэхдээ ихэнх эхрүүд хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй гэж төрдөг. Ингээд эхэндээ харахад хоёр эхрийг ялгах боломжгүй байдаг. Гэтэл эцэг эхчүүд нь бол аль нь төрүүлж гарсан, аль нь одоо сүлдэж гарсан хэн бэ гэдгээ эцэг эхчүүд нь мэддэг. Тэр эцэг эхчүүд өөрсдөө төрүүлсэн учраас шууд ялгаж мэддэг гэсэн. Өөр хүмүүсийн нүдэнд болохоор яг адилхан харагдцгаадаг, ялгах боломжгүй. Гэвтэл түүний эцэг эхчүүд нь бол мэддэг. Энэ эмэгтэй энэ жинхэнэ эх эмэгтэйн өөрийнх нь гартанд байгаа хүүхдийг үүрээр бүрэнхийд өөрийнхөө хүүхдийг өгсөн байна гэж бодож байсан боловч өглөө нэгтлэн харахад өөрийнх нь хүүхд биш байгааг олж харж өөр эмэгтэй тэврэн байгаа хүүхдийг өөрийнхөө хүүхэд байна гэдгийг орж харж мэдсэн. Тэгээд наад хүүхд чинь миний хүүхд шүү дээ. Чи яагаад миний хүүхдийг солив? Хэдүүлээ энэ тухай бүр сайн нэгтлэн ярих юм бол маш их цаг орно. Мэдээж хэрэг тэр бол миний хүүхэд мөн биш гэдэг нэлээд маргалдаан болсон баг. Тэгээд энэ хоёрын хоорондын маргалдаан дундаас тэд нар шийдвэрийг гаргаж чадаагүй. Яагаад гэвэл тэр хурамч ээж нь өөрийгөө жинхэнэ ээж, жинхэнэ эх хүн гэж байсан учраас энэ асуудлыг шийдэж чадахгүй тэд нар тэр үеийн хаан байсан Соломон хааны өмнө очдог. Тэр хааны өмнө гэдэг та нар төсөөлж үз. Тэгэхээр хааны өмнө очиод худлаа ярина гэдэг бол ямар байх вэ? Үхэл шүү дээ. Үхэл түүнийг хүлээж байгаа. Худлаа ярьж байгаа шүү дээ. Тэгээд хоёр эмэгтэй хааны өмнө очисон.
Тэр жинхэнэ эхний зүрх сэтгэл ямар байсан бол? Сандарч байсан болов уу болов? Үгүй. Яагад гэвэл өөрийнхөө хүүхэд нь гэдэг өөрийнх нь хүүхэд мөн гэдэгт итгэлтэй байгаа учраас. Гэхдээ хуурамч ээжид зүрх сэтгэл ямар байсан бол? Мэдээч хэрэг тэр өөрөө хуурамч учраас өөрөө худлаа ярьж байгаа учраас түүний зүрх сэтгэл мэдээч сандарч байсан бах, догдолж байсан бах. Гэхдээ энэ асуудлын төгсгөл хүртэл нь энэ миний хүүхэд гэж зүтгэж байсан. Тэгээд Соломон тэр хоёр эмэгтэйг яриулж одоо жинхэнэч вэ, хуурамч вэ, хоёр ээжийг яриулсан хоёуланг нь. Тэгээд Соломон энэ хоёрын хэргийг сонсож байгаад энэ хоёр эмэгтэй хоёулаа нэг нь одоо миний амьд байгаа хүүхэд нь миний хүүхэд гэж, нөгөөх нь энэ үгсэн байгаа хүүхэд нь түүний хүүхэд. Минийх нь амьд гэж хоёулаа тэгж зүтгэж байсан учраас Соломон хаан тэднэрт хэлдэг 24 дугаар бүлэг хэсэгтэр хэлсэн байгаа. Тэгээд хаан надад ил даваадар гэж хаан хэлсэн. Ил даваадар гэсэн. Ил авчир гэхэд яах вэ? Илдийг тэр авчир гэсэн үгийг сонсоо яах вэ? Хоёр эмэгтэй аль нь илүү айх бол? Хаан юу гэснийг та нар мэдэж байгаа ёстой. 25 дээр хаан амьд буй хүүхнийг хоёр хэсэг хувааж талыг нь нэг эмэгтэйд, нөгөө талыг нь нөгөө эмэгтэйд өгөгтөөн гэж тушаасан. Шалтгаан нь хоёулаа амьд байгаа нь миний хүүхэд гэж байсан учраас. Тийм учраас хоёулаа хуваагаад аваа гэсэн. Яг энэ үед жинхэнэ болон хуурамч шууд ялгагдаж хуваагддаг. Харцгаая. 26. Амьд хүүхдийн эх хүүгээ өрөвдөж зочин өмөрсөн цул хаанд хандан өө эзэн минь гэж дуудсан. Жинхэнэ эх хүний зүрх сэтгэл бурхан хаан түүнийг илд авчир мөн тэднийг хүүхдийг хувааж өг гэж тушаал гаргахад зүрх сэтгэл нь галд шатаж байгаа мэт. Гал шатаж байгаа мэт өвдөж юу гэж хэлснийг харцгаая. Эзэн минь амьд буй хүүхдийг түнд өгдөө. Түүнийг харин битгий алаач гэж гуйв. Шууд тэр амьд буй хүүхдийн жинхэнэ ээж нь жинхэнэ эх хүн хааныг эзэн минь ээ гэж дуудсан. Амьд буй хүүхдийг амьд байгаа хүүхдийг түүнд өгөө. Түүнийг бүү алаач гэж гуйсан. Энэ хоёр эх хүн хоёулаа адилхан хоёр эх хүн, энэ хоёр эмэгтэй Соломон хааны өмнө ирээд нэг эмэгтэй нь эзэн минь ээ гэж түүнийг дуудсан. Хаанд нэг 17 гэтэл харцгаая. 17 дээр нэг эмэгтэй нь эзэн минь ээ, энэ эмэгтэй бид хоёр нэг гэрт амьдардаг юм аа. Тэгээ нөгөө жинхэнэ амьд байгаа хүүхдийн жинхэнэ эх хүн хэлж байгаа, ярьж байгаа яриа. Тэр эх хүн хаантны өмнө ирээд хаантанд энэ тухай хэрэгээ мэдүүлэхдээ эзэн минь ээ гэж дуудаж байсан. Та нар энэ эзэн минь ээ гэж дуудаж байгаа яг хаан нэгтээ сонсож байсан уу? Шинэ гэрээнд гардаг боловч нэг
Дүгээр Самуэлийн 25 дээр Набалын эхнэр Абигал Давидын өмнө ирж өвдөг сөгдөн миний эзэн минь ээ гэж дууддаг. Набал нь Давидыг болохоор чи хэн бэ? Эзэнд хантанд хөөгдөж байгаа Изерийн хүү Давид мөн үү гэж хэлж түүнийг найр хийж байгааг сонсож Давид цэргүүдээ явуулж бидэнд бас хоол хүнсийг өгөөч гэхэд Набал гэдэг хүн түүнийг үл ойшоож түүнд хоол өгдөггүй. Түүнийг хаантанд хөөгдөж байгаа Иесийн Давид гэж л харсан болохоос тэр Набал нь энэ хүн Бурхны үгийг мэддэггүй хүн байсан. Зөвхөн өөрийнхөө бодол нөхцөл байдалд харуулж бодчихсон хүн байсан. Тэр Галмер гэдэг газар нь тэнд Абимелех гэдэг иш үзүүлэгчийг түүний гэр бүлийнхэн болон түүний дагалдагчин хамт 85 хүнийг амийг хороосон газар байсан. Тийм Набал гэдэг хүн маань энэ тухай сонссон боловч энэ тухай мэдэхгүй байсан. Хэрвээ Давидыг хооллож түүнд найрны хоолноос хуваалцаж туслах юм бол би хаантанд шийтгүүлж өгөх юм байна гэсэн бодолтой байсан учраас Давидэд хоол өгөхийг хүсээгүй. Тэгтэл Набалын эхнэр болохоор тэгээгүй. Абигал эмэгтэй цаашид Давид нь Бурхнаар туслагдсан энэ орны хаан болно. Яг одоо болохоор Саулд хөөгдөж байгаа боловч ирээдүйд цаашид энэ Давид гэдэг хүнийг хаантан болгоно. Энэ Бурхан түүнийг хаантан болгосон гэсэн Бурхны үг болон тэр амлалтыг итгэж байсан хүн бол тэр Набалын эхнэр Абигал байсан. Тэгээд тэр Абигал тэр үгэнд итгэжсэн учраас тэр Давидын өмнө очиж өвдөг сөгдөн эзэн минь ээ гэж зүрх сэтгэлээ даруй байдал дотор байлгаж тэр хүнийг хүндэтгэн хүлээж авсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэр Бурхны үгэнд итгэдэг хүн байсан гэдгийг харуулж байгаа. Тийм учраас тэр Давид түүнийг үл ойшоосон, түүний цэргүүдийг хооллоогүй тэр Набалыг эзлэн авч түүнийг шийдэх гэж байх тэр байдлыг тэр Абигал эхнэр зогсоож түүний тэр хийх гэж байсан буруу үйлдэлийг тэнд таслан зогсоож түүнээс уучлалт гуйж Бурхан таны хариуцлагыг муу зүйлийг Бурхан шийдэх болтугай гэж түүнд хэлж тэр үйлдэлийг зогсоосон. Тэгээд Давид дараа нь түүнд Абигалд баярлж байсан. Өөрийн гараар биш Бурханаар хийлгэх боломжийг олгосонд нь талархаж байсан. Тэгээд дараа нь тэр Набал нас барахад нь тэр Абигал гэдэг эмэгтэйг эхнэрээ болгож авсан. Тэгэхээр энэ ертөнцийн энэ дэлхийн энэ хууль болон энэ ертөнцийн янз бүрийн яриагаар бол энэ бол ерөөсөө чихэнд зөв сонсогдохгүй байж болно. Дөнгөж нөхөр нь нас барахад эхнэр болгож аавна гэдэг бол гэтэл ертөнцөөр бодоход энэ нь нөхрөө нас барсан байхад оршуулах хэрэгтэй байдаг, гашуудах хэрэгтэй байдаг. Нэг хийх зүйл зөндөө байгаа шүү дээ. 3 хоногийн дараа нэг хийх зүйл гэдэг. Тэгээ бүгдийг зэгцэлж дуусгачаад очиж болно шүү дээ. Гэтэл тэгээгүй нас барсны дараа шууд түүний эхнэр болдог. Энд гарч байгаа хоёр эмэгтэй болохоор хийдэг ажил нь янхан буюу биеэ худалддаг эмэгтэйчүүд. Гэтэл тэднэрт тэр би ингээд ганцаараа дуусах биш. Би өөрөөсөө бас үр удам
гаргах хүсэл, тийм хүсэл мөрөөдлөөр хүүхдтэй болоход хажууд нь байгаа нэг эмэгтэй нь төрүүлсэн хүүхдээ алчаад ингээд сольж байгаа энэ байдал дотор энэ эмэгтэйн зүрх сэтгэл ямар байх вэ? Маш их хүсэж төрүүлсэн хүүхчүүд. Гэтэл энэ эмэгтэй ийм түүний хүсэл мөрөөдөлд ингэ саад болох. Тийм болохоор би төгсгөл хүртэл би маргалдаж би дийлэх ёстой. Энэ нь байх ёстой зүйл биш. Өөрт нь нэг ч худал байхгүй. Түүнд ганц байгаа нь үнэн байгаа учраас тэр өөрийгөө зөв гэдгийг батлах хүчин тэнд байгаа учраас яагад гэвэл үнэн түүнтэй хамт байгаа учраас. Гэтэл хаан тэдэнд ил давчир тэр хүүхдийг хувааж хоёуланд нь өг гэхэд энэ түүний хайртай хүүхдэд хаях тэр зүрх сэтгэлийг шийдвэрийг түүний зүрх сэтгэлд өгдөг. Тэр хүүхдийг битгий алааж тэр эмэгтэйд өгөөч гэж хэлсэн. Тэгээ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр миний үнэхээр хүсэж төрүүлсэн хайртай үр минь тэр амийг алахгүйгээр түүнд өгөөж гэж өөрөө түүнээс одоо өөрийнхөө зөв гэсэн тэр зүрх сэтгэлийг тэнд хайж тэр хүүхдээсээ татгалцсан. Тэгээ та нар энд тэмдэг тавиад энэ үг өөр газар ч байгаа тухай олж харцгаая. Еремья 20-ыг хэдүүлээ харцгаая. Еремья 20 29-ыг уншицгаая. Хэрэв би түүнийг дурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй гэвэл энэ үг миний сэтгэл зүрхтэн дотор ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн дөрвөлзэж буй гал мэт болно. Би үүнийг дотроо хадгалбал ядарч би тесрэрлэж чадахгүй болно. Энэ болохоор Еремья иш үзүүлэгч 33 настайдаа Бурхан түүнийг дуудаж 33 таад нь 33 нас. Өнөөдөр бид нар энэ тухай ярихгүй ч гэсэн 33 насны тухай бодож байгаарай. Энэ Еремья хурим хийгээгүй байх үе 33 наст. Бурхан түүнийг дуудаж түүний хүчээр биш түүнийг хий гэж айлгаж тушаасан биш. Түүнийг дуудаж одоо түүнээс хүссэн, хийлгэхийг хүссэн маш тодорхойгоор зүрх сэтгэлийг нь удирдахыг өөрийнхөө одоо хүслээр нь ирүүлэх болон одоо хүчээр тулгах хоёр өөр. Тэгээд 1-2 дугаар бүлэг дээр нь гардаг Бурхан Еремьяг дуудаад Еремьяг уншихад Еремья бол маш олон хавчлага дотор, маш их зовлон дотор одоо баг шинэ гэрээний Есүс шиг тэрэг зовлон эдэлсэн. Энэ бүгдийг ярихад цаг богинохон байна. Өнөөдрийн уншсан энэ 20 дугаар хэсэг дээр Еремья Бурханы үгийг яг тэр чигээр нь хүлээж аваад тарааж ирсэн. Гэтэл түүний хүмүүс Бурханы үг гэж хүлээж авахгүй түүнийг буруутгаж, түүнийг хавчиж, түүнийг хороох гэж, амийг хороох гэж үзэж, түүнийг маш их зовоод өгсөн. Тийм учраас энэ 20 дугаар бүлэг дээр, хэсэг дээр 20 дугаар бүлгийн одоо энэ Еремьяг зоддог тухайч байдаг Имер гэдэг хүн. Тэр өөрөө тэрүүн тахилч хүн байсан. Гэвч хэнийг Еремьяг бүртэл одоо зодож хэдий иш үзүүлэгч байсан ч гэсэн ийм зүйлийг одоо хүртэнэ гэдэг бол маш хэцүү шүү дээ. Тэр хүн бол дахил өргөгч хүн байсан. Еремья бол иш үзүүлэгч байсан.
Энэ 20 дугаар бүлгийн 1, 2 дээр хэсэг дээр гардаг иш үзүүлж байгааг эмэрийн хүү эзний өргөөний тэргүүн төшмөл байсан. Тэр хүн тушаал гаргаж Иремяг зодуулж байсан. Гэтэл 29 дээр Иремя хэлсэн байдаг. Би түүнийг дуурсахгүй, нэрээр нь дахин ярихгүй гэсэн. Яагад гэвэл 50 байхыг хүссэн. Тэр бэрхшээлээс сулрахыг хүсэж ирсэн. Маш олон хүнд жичлүүлж байх хүмүүс зодуулан тэгж зовхыг хүсээгүй түүний зүрх сэтгэл шаналж байсан. Гэтэл нэрээр нь дахин ярихгүй гэвэл гэж хэлснэ. Түүний араас нь энэ үг миний сэтгэл зүрхэн дотор хэдий өөрөө тэгж тэр зүрх сэтгэлээс буцаж явахыг хүсэж байсан. Тэр бэрхшээл зовлонгоос салахыг хүсэж байсан ч гэсэн гэвэл гэд түүний зүрх сэтгэл шууд түүний дараах өөрчлөгдөж байгааг харуулсан үгийг энд хэлсэн байгаа. Энэ үг миний сэтгэл зүрхэн дотор ясаар минь хаагдаж хүрээлэгдсэн дөрвөлж буй гал мэт болно. Тэгээд түүний солигдсон зүрх сэтгэл ямар байдлаар солигдсон бэ? Харин ч бүр дөрвөлж буй гал мэт болсон гэж хэлсэн. Үүнийг дотроо хадгал бол ядарч би дэвсвэрлэж чадахгүй болно гэж. Тэгээд тэр Юдачад тэр ард түмэн түүнд маш их өрөвдөлтэй харагдаж байсан учраас тэр зүрх сэтгэлийг хэн өгсөн гэж бодож байна? Энд хэлсэн дөрвөлж буй гал мэт гэж. Библийн үгээр бол Нахам гэдэг утгатай үг. Рахам юу гэсэн утгатай юм бэ? Бурхны Рахам. Бурхны хайр, Бурхны биднийг гисэн өршөөл хайр. Тэднийг өрөвдсөн зүрх сэтгэл. Тэр ард түмэн мөн харамсалтай харагдаж байгаа учраас Иремягийн зүрх сэтгэл тэгж их зовж байгаа. Өөрөө тэгж их хавчигдаж байгаа. Тийм байсан ч гэсэндээ түүний зүрх сэтгэлэг Бурхны тэр хайр зүрх сэтгэлийг таараах гэсэн тэр Бурхны тэр хайрыг түүнд өгөгдсөн учраас энэ бүгдийг хийх боломж түүнд төрж исэн. Энэ Иремягийн ганцхан энэ хэсгийг уншаад гүцэд ойлгох боломжгүй ч гэсэн Паулын тухай ч гэсэн одоо мөн Есүс шиг маш их зовлон эдэлж байсан тухай гардаг. Энд Иремя мөн адилхан. Бурхан энэ хэсгүүдээр миний зүрх сэтгэлд надад үзүүлж энэ хүртэл би мэдэж ирсэн Иремя яагаад 30 настайдаа дуудагдсан юм бэл? Есүс Луг 2 дугаар бүлэг дээр 30 настайдаа одоо сайн мэдээ тарааж эхэлдэг тухай гардаг. Тэгээд 3 жил хагас 33 тайдаа нас барсан тухай байдаг. Тэгээ энэ бүхэнд утга учир байгаа. Тэгээ дараа нь хэдүүлээ хуваалцгаана. Энд гарч байгаа энэ дөрвөлжиж буй гал мэт зүрх сэтгэл. Энэ нь Библийн үгээр Рахам гэсэн Бурхны хайр. Бурхны хайр. Эбэл ерөөлөр дүүрэн Бурхны хайр. Дахиад буцаж
1-р хаад руугаа орцгоё. 3-р бүлэг рүүгээ. 1-р хаадын 3. Өнөөдрийн гол хэсэг нь өнөөдрийн бидний хуваалцахыг хүссэн гол хэсэг бол 25 дугаар бүлэг. 25 дугаар хэсэг. 26 дугаар хэсэг амьд хүүхдийн эх хүүгээ өрөвдөж дотор нь өмөрсөн тул хаан тандан энэ өмөрсөн зүрх сэтгэл, энэ эмгтэн зүрх сэтгэл түрүүн Иремяд гарч байсан Бурхны тэр зүрх сэтгэл, Иремяд өгсөн тэр дүрлзэж буй гал мэд гэсэн зүрх сэтгэл, энэ эмгтэд ч гэсэн энэ үед жинхэнэ энэ эх хүнд нь энэ зүрх сэтгэлийг өгсөн байсан. Энэ хэний зүрх сэтгэл юм бэ? Энэ бол Есүс Христийн зүрх сэтгэл буюу түүний дүрслэл юм байна. Ийм зүрх сэтгэл бол энэ зүрх сэтгэлийг түнд өгөхөд тэр хүүхдээ шууд хаях тэр боломж ирсэн. Зөвхөн өөрийнхөө зөв гэдгийг батлах гэж оролдоход тэр хүүхдийг хайж чадахгүй. Тэгвэл тэр хүүхдийг тэнд хайна. Тэр хүүхдээс юу гэсэн үг вэ гэхээр хайна гэдэг нь Бурхны өмнө, хааны өмнө яана гэсэн үг вэ? Энэ хүүхэд миний хүүхэд биш ээ гэж хэлнэ гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэрнээс юу илэрх юм? Тэр худлаа ярьсан болж байгаа үстэй. Тэр худал хааны өмнө худал хийсэн. Тэр худал хааны өмнө худал хийсэн хүн яах вэ? Шийтгэл нь. Түүний шийтгэл бол өхөл байсан. Гэтэл тэр өөрийнхөө амийг дэнчин тавьсан байна. Тэр хүүхдээ аврахын тулд өөрийгөө хайсан гэсэн үг нэг талаар бол. Тэр хүүхдээ аврахын тулд хэрвээ тэгээгүй бол ямар зүйл болох байсан бэ? Тэр хүүхэд нь өөхөх байсан. Тэгэхээр энэ нь Есүсийн дүрслэл. Есүс энэ ертөнцийн ирж өөрийгөө нь хайсан. Өөрөө ч гэсэн дургүй байсан. Тэр зовлонг үүрхийг хүсэхгүй байсан. Тэр зовлонгоос салахыг хүсэж байсан. Гэтэл тэр Бурхны хүсэл, тэр Бурхны тэр биднийг гэсэн тэр рахам, тэр зүрх сэтгэлийг түүний хийх ажил нь биднийг гэсэн тэр Бурхны хайрыг Бурхан тэр хүүгээ бидний төлөө хайсан. Есүс тэр зовлонг өөрхийг хүсээгүй. Гэтэл түүний аав болох Бурхан түүнийг хайсан. Түүнийг шийтгсэн. Тэр хаягдахдаа яасан? Загламаар шийтгүүлсэн. Энэ 2000 жилийн өмнө тэр ертөнцийн ирж энэ үеийн энэ Соломон хааны энэ шүүлтүүд мөн Иремягаар дамжуулан өөрөө хийхийг хүсээгүй байсан. Өөрөө ч гэсэндээ иш үзүүлэгч байхад тэргүүн дахил өргөчөд додуулж байсан гэж бодохоор түүн маш их бэрхшээл дотор, тэр маш их хавцилт яхалдан дотор байсан. Тэр их зовлон дотор байгаа ганц 1-2 удаа биш, үргэлж түүнийг им хэцүү байдалд байлгаж байсан учраас Бурханаас гуйж исэн. Би энэ зүйлийг салахыг хүсэж байна гэсэн зүрх сэтгэл түүнд байсан ч гэсэн тэр зүрх сэтгэлийн оронд дүрлзэж буй гал мэд зүрх сэтгэлийг авсан гэсэн. Тэр нь хэнийг юу хэлж байгаа юм бэ? Бурхны биднийг гэсэн хайр нь дүрлзэж буй гал мэд.
тийм зүрх сэтгэлээ өгж байгаа. Энэ үгийг уншаад би үнэхээр баярлсан. Намайг аврахын тулд хүүгээ ертөнцид хайж түүний тэр хайлтаар би амьд үлдсэн. Хэрвээ түүнийг тэгж хаяагүй бол бид нар яах байсан бэ? Тамд бид нар унах байсан. Гэтэл Есүс бидний өмнөөс тэр шийтгэлийг үүрч, тэр шүүлтийг үүрч, тэр зовлонг өрс. Тэгээд тэр амьд хайртай учраас Бурхан бидний сүнсэн биед хайртай учраас өөрийнхөө хүүхдийг загалмай дээр хайсан. Оргисон. Энэ Соломоны энэ хэлсэн илд бол юг илэрхийлж байгаа болохоор Бурханы үгийг илэрхийлдэг. Тэгээ энэ ил дээр юу гэдэг вэ? Худал үнийг ялгаж хэрчдэг. Тэгтэл энэ чихэн их хүм хааны өмнө өөрийнхөө хүүхдийг хайж өөрийнхөө зөв гэж байсан бүх зүйлсийг хуурамч болгож орхин уул нь тэр нь үнэн байсан ч гэсэн хуурамч болгож өөрийнхөө хүүхдийг орхидог. Бид болохоор яадаг л өөрсдийнхөө зүрх сэтгэлийг хамгийн зөв нь үнэн гэж бодож яадаг. Учраас хайж чаддаггүй. Тийм учраас бид нар аврагдаж чаддаггүй. Тэгтэл тэр өөрсдийнхөө гэж бодож байгаа, зөв гэж бодож байгаа гэдэг зүрх сэтгэлийг хайх хэрэгтэй. Гэтэл энэ эмэгтэй яг өөрөө 10 жил тээж төрүүлснийхаа дараа хөхүүлсэн. Гэтэл энэ үннээ тэр уул нь хамгаалах хэрэгтэй байсан. Гэтэл тэгээгүй тэнд хүүхдээ оргисон. Тэр хүүхдийг аврахын тулд, амьд үлдээхийн тулд тэр оргисон. Есүс ч гэсэндээ бидний төлөө энэ ертөнцийн ирж Бурханы тэр хайрыг, Бурханы тэр ажлыг, тэр хүслийг энд биелүүлсэн. Аамен. Тэгээ бид нар аврагдсны дараа ч гэсэндээ энэ үгсийг сонсож бидний зүрх сэтгэл дотор Бурханы гэсэн зүрх сэтгэл, Бурханы биднийг гэсэн тэр хайрыг төгсгөлгүйгээр зүрх сэтгэл дотроо мэдэрч байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ 7 хоног ч гэсэндээ бид нар тэр Бурханы гэсэн талархсан зүрх сэтгэл, тэр Есүсийг гэсэн тэр талархалтай зүрх сэтгэлүүд Байбл дээр гарсан байгаа энэ Бурханы хүслээр бүгд болж байгаа гэдэг зүрх сэтгэлийг хүлээж авах хэрэгтэй. Энэ эмэгтэйгийн зүрх сэтгэл бол өөрийгөө хамгаалахыг хүсэж байсан боловч үр хүүхдээ хамгаалахын тулд өөрийгөө хайсан, оргисон. Тийм учраас бид нарын төлөө хаягдсан Есүс бид нарыг зөвдөгсөн. Тийм учраас Бурханы биднийг гисэн тэр хайрын дотор амьдрахыг хүсэж байна. Танд талархаж байна. Өнөөдөр энэ хүртэл уулзцаая. Гал мэд дөрөлдөж буй зүрх сэтгэл энэ нь Бурханы биднийг гисэн хайр. Тэр хайрыг Есүс биелүүлсэн. Халелуя.